Монгол Улсын 35 дахь засгийн газрын анхны шийдвэрээр татварын өртөө шалтгаанаар дансаа халгасан 12,100 аж ахуй нэгжийн дансыг нээлээ. Эдгээр компаниуд 1 сарын хугацаанд татварын өрөө барагдуулж чадахгүй тохиолдолд дансыг нь дахин хаах нөхцөлтэй. Ойролт орондын мөс нутагт үүсэж байгаа нөхцөл байдал дэлхийн зах зээл тэр дундаа төлж шатхууны үнд нөлөөлж эхэлсэн нь Монгол Улсын эдийн засгт дарамт болж байгаа юм. Ийм нөхцөлд засгийн газар хувийн хвшлийнхний мөнгө урсгалыг чөлөөлж эдийн засгийн эдийн хүчлийг дэмжих замаар үнийн өсөлтөөс үүдэх хүндрэлийг зөвлөрүүлэх зорилгоор энэхүү шийдвэрийг гаргажээ. Татварын дарамтанд бүдэрч дансаа битүүмжлүүлсэн компаниудын тоо 12,100 хүрнэ гэдэг нь ганц өдрийн осол биш, олон жилийн бодлогын үр шиг. Орлого орж ирэх нь нээлттэйч зарлаг гаргаж болохгүй данс гэдэг бол бизнесийн амьсгал богдуулсантай ялгаагүй. Амьсгалахгүй байж гүйж уралд гэдэгтэй адил. Тиймээс ерөнхий сайд учрлын зал гэхэд хэлцэхгүй. Хувийн хвшлийнхнийг дэмжсэн засгийн газрын өөр нэг шийдвэр нь төрд ажил үйлчлэгээ үзүүлсэн компаниуд ажлын 3 хоног төлбөр авах. Өнөө хүртэл гүйцэтгэгч компаниудыг үнэгүй шахам зээлдэгч болгож ирсэн. Үндсэндээ төсөв хүрхгүй үед бизнесүүдийн мөнгийг түр ашигладаг байв. Харин хурдан төлбөрийн систем нэвтрэх нь энэ механизмыг дасалж төсвийн сахилах бат шаарддаг шинэ орчин бий болгох нэ. Энэ нь төсвийн шинэ мөнгө тараахгүйгээр гацсан мөнгийг эргэлтэнд оруулна. Компаниуд мөнгөө цагт наавбал цалингаа хугацаанд нөгөн, нийлүүлэгчтэй төлн татвараа төлөх чадвар нь нэмэгдэнэ. Ингэснээр эдийн засгийн дотоод эргэлт хурцсах давуу талтай юм а. Өнөөдөр нийтдээ татварын өртөө 12,000 гаруй аж ахуй нэгж, нийгмийн даатгалын шимтгэлийн өртөө 3,800 гаруй аж ахуй нэгжүүд байна. Эдгээр аж ахуй нэгжүүдийн дансыг битүүмжилсэн байдаг. Тэгэхээр энэхүү дансуудыг өнөөдөр нэг шийдвэрийг гаргасныг та бүхэнд дуулгая. Монголын төр иргэдэд итгэж байж эдийн засаг маань тогтворжиж, эдийн засаг маань идэвхжих ёстой. Гадаа юм амарг байхад дотроо бид нар бужигнаад улс төрчөөд байгаа нь эргээд яг л ард иргэдээ энэ улсын эдийн засаг хохиролтой шүү. Тэсээ та бүхэн мэдж байгаа өнгөрсөн засгийн газар огцроо 5 хоног бүх яамдууд сайдгүй байлаа шүү дээ. Энд ч юу гэсэн үг гэдэг юм. Гэгцэрэг ийм төрийн гацаануудаас бид нар яаралтай гарчих болоо да гэсэн байдал бол ажиглагдж байна. Тийм учраас энэ учрлын засгийн газар бол төргөн шуурхай одоо хамтын шийдвэрээр олон шийдвэрийн ард гарах байхаа гэж. Нөгөө талд шүүхийн шийдвэргүйгээр данс хаасан нь хууль бус гэж хууль зүйн дотоод иргэн сайд амар сайхан мэдэгдэж төр нь нэг гараараа хааж нөгөө гараараа нээж дунд нь өөрсдөө алга ташдаг болохыг дахин нотоллоо. Үндсэндээ энэ бол бодлого уялдаа биш улс төрийн жүжиг. Тиймдээ хууль зүйн дотоод иргэн сайд амар сайхан төрийн ордонд хэрэг биш бодлого ярина, хуулийг гуйл болгодог албан тушаалтнуудаа тэмцэж тавьсан шаардлагын босхийг давахгүй бол томилгоо байна гэхээ. Хин ажиллаж чадж тэр хүмүүс нь ажил нь хатуу шаардлага тавина. Нийт 15,000 аж ахуй нэгж дансаа алгасан байснаас одоо 3,000 орчим нээгдсэн гэдэг мэдээлэл бий. Өнөөдрийн байдлаар 12,000 аж ахуй нэгжийн данс түүний цаана 3 гаруй их найдын одоо татварын асуудлууд байна гэж байна. Тэгэхээр бид нэг талдаа данс хаах ажлыг хийгээд байгаа боловч нөгөө талдаа зах зээл рүүгээ мөнгөний урсгалаа оруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулах ийм боломжийг хаацсан байгаа юм. 2026 оны төсөв тодтгол хийхээс өөр аргагүй болсныг ерөнхий сайд учрал өөрөө хүлээн зөвшөөрсөн. Энэ бол иргэдийн амьдрал аль хэдийнэ бүсээ чангасны илрэл. Амьдрал дээр мах шатхуун өргөн хэрэглээний бараа өдөр өдрөөр нэмэгдэж байхад тайлан дээр доктортой байх нь цаасан дээр хүн амьдрал дээр хүн хоёр тэнгэр газар шиг зурж байдгийг нотлохоо гэж хүнс үдэ аж ахуйн сайд эдэрт ярьлаа. Амралтын өдрүүдэд нэг 10 цагийн үед очиход бол одоо ямааны мах, хоньны махыг бол нэг 15-6-гаар одоо яг гулуузаар нь аваад машин дээрээс аваа явж байна гэсэн юм байгаа. Өвхрийн мах бол энэ чинь нэг 21-22-тай байна гэсэн. Нөөцийн махны борлуулалт яг одоо энэ 5,000 тонн махныхаа 3/2-ыг үлдэж байгаа хугацаанд борлуулахад 6 сар хүрчнэ. 6 сар гэдэг чинь бол шинэ одоо мах идэх болцоо бүрдээд ингээд явдаг. Дээрээс нь шинжилэл ярьсан засгийн газар хуучин тогтолцоогоо орхисонгүй. Дөрөв биш сангийн яам, байгаль орчин, уур амьсгал өөрчлөлтийн яам, гадаад харилцааны яам, батлан хамгаалах яам, эдийн засгийн хөгжлийн яам, хууль зүйн дотоод иргэн яам нэгэд 4 биш 6 дэд сайдыг улираа үлдээлээ. Бүтцийг тэлж зардлыг үсгэсэн ирнэ химнэлт ярьж байна. Инхээр реформ биш нэр сольсон улс төрийн сэлгээний үргэлжлэл болох магадaltaй байна.